Бид яадаг вүлээ. Нас ахихын хэрээр уух эм янз бүрийн одоо эм бэлтгэлийн хэмжээ нь улам ихсдэг, тоо нь улам ихсдэг. Тэгэхээр илэг нь өөрөө бие хоргоожуулах чадвар нь багасж байгаа. Хоол боловсруулах шүүрлүүд нь багасж байгаа. Гэтэл таны хэрэглэх химийн бодисны хэрэглээ улам нэмэгдээд байгаа. Нас ахихын хэрээр хүний хоол боловсруулах шүүрэл дааврууд нь буурч байдаг гэдэг. Тэгэхээр зүсний асуудалтай хүмүүсийн гол төлөв насыг харахаар 40-с дээш насныханд их элбэг тохиолдод байгаа ажиглагддаг. Тэгэхээр энэ нь яг ямар учиртай юм бол? За олон төрлийн судалгаанаас харахад ер нь хүн нас ахихын хэрээр бүхэл бодисын солилцоо бол удаашрдаг нь тогтоогдсон байдаг. Тэгэхээр бодисын солилцоо гэхээр тухайн хүнээс ялгарч байгаа бүхэл төрлийн даавар, за тэрнээс гадна хоол боловсруулах шүүрлүүд бол орж ирж байгаа. Тэгэхээр тухайлах юм бол ходоодны хүчил, цусны хүчил, нойр улчирхаан шүүрэл гэдэг эдгээрийн ялгаруулалт нь нас ахихын хэрээр буурна. За тэгэхээр элэг бие хоргоожуулах процесс гэж байдаг. Тэгэхээр энэ илгээ бие хоргоожуулах процесс ч гэсэндээ насжилтаас хамаарат бас өөрчлөгдөж идэг. Тухайлах юм бол хүн нас ахихын хэрээр элэг одоо бие хоргоожуулах чадвар нь улам доголддог, улам доройтдог. Энээс болоод цөс үүсэх, цөсөө үйлдвэрлэх явц, мөн цөсийг ялгаруулах, гадагшлуулах явц нь бас удаашрдаг. Им уулаа гэж бодъё тийм ээ. Хэрвээ та им залуу байхдаа им уулаа гэхэд тэр имийг элэг бол маш хурдан хоргоожуулаад тэр имэн дотор байгаа одоо химийн бодисуудыг таны цөсөөр хөөгөөд өтгөнөөр биеэс хурдан гадагшлуулж чаддаг байсан бол настай хүний хувьд энэ процесс нь мөн адилхан удаашрна. Гэтэл бид нар яадаг вүлээ? Нас ахихын хэрээр уух эм янз бүрийн одоо эм бэлтгэлийн хэмжээ нь улам ихсдэг, тоо нь улам ихсдэг. Тэгэхээр элэг нь өөрөө бие хоргоожуулах чадвар нь багасж байгаа. Хоол боловсруулах шүүрлүүд нь багасж байгаа. Гэтэл таны хэрэглэх химийн бодисны хэрэглээ улам нэмэгдээд байгаа. Тэгэхээр хортой бодисыг тийм ээ нас ахихын хэрээр бидний бие хоргоожуулж чадахгүйгаас болж илүү хордож байдаг, илүү их хэмжээгээр гэмтэж байдаг, нөхөн сэргээх процесс нь илүү удаашрж байдаг. Тэгэхээр бид нар өдөрт 1-1.5 литр цус ялгаруулдаг гэсэн бол нас ахихын хэрээр энэ хэмжээ нь улам багасаар агаад ерөнхийдөө сүүлдээ бид нар өмнөх бичлэг дээр хэлжсэн өдөрт 4-6 аягны хэмжээтэй бид нар цус ялгаруулдаг байсан бол 1-2хан аягны хэмжээтэй цусыг өдрийн турш 24 цагийн турш бол ялгаруулдаг. Тэгэхээр настай хүмүүс залуу хүн шиг нэг дорыг хийдэг ч юм уу, эсвэл нэг дорой өөх тостой хоол идэх ч юм уу, ийм зохисгүй хооллох нь ер нь бол тухайн хүний цус ялгаруулах явцыг улам доройтуулдаг. Тийм учраас нас ахихын хэрээр өөртөө тохирсон хэмжээгээр өөрийнхөө биеийн ялгаруулж байгаа шүүрлийн боловсруулж чадах хэмжээгээр хооллож хэвшээрэй. За түрхэн анхаарлаа наашаа хандуулна. Би нэг сургалтын зар та бүхэнд танилцуулах гэж байна. Удахгүй 9 сарын 10-11-нд 2 өдрийн онлайн сургалтыг бид нэр явуулах гэж байна. За энэ сургалтаараа цусны өтгөрлөө эмгэн ангай гэсэн сэдвийн хүрээнд та бүхэндээ хэрэгтэй маш олон мэдээлэл болон зөвлөгөөнүүдийг хүргэх болно. Тухайлах юм бол бид нар цус өтгөрхөөс сэргийлэх, мөн цус хэдийнэ өртгөрсөн байгаа хүмүүст хэрэгтэй хоолны жоруудыг бол хүргэнэ. За энэ жоруудад дотор орсон хүнсний бүтээгдэхүүн нь олдод сайтай, хүн болгоны гар доорх юм материалуудаар хийж болох амттай шимттэй ийм хоолны жорыг оруулсан байгаа. За мөн цөсөө хөөх, цөсний урсгалыг сайжруулах зорилгоор бид ямар нэгэн сөрөг нөлөөгүй хамгийн идэвхтэй эрчимтэй үйлчлэх тэрхүү элэг дасгалыг хүртэл зааж оруулсан байгаа. Сургалтынхаа сүүлийн өдөр бид нар асуулт хариултын цагийг оруулах болсон. Тэгэхээр энэ цагаар та өөрт тулгамдаад байгаа асуудлыг мөн сургалтаас авч чадаагүй мэдээллүүдээс гадна бусад мэдээллийг авахад зориулсан ийм одоо хоорондоо ярилцах амьд харилцааны цагийг бас багтаасан байгаа шүү. Хэрвээ та манай энэ сургалтанд хамрагдахыг хүсвэл комент хэсэгт 1 гэж тавиарай. Би танд сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.